Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ талархлын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Аз жаргалын зам бол талархал юм. Талархаж сурснаар хүн зөвхөн өөрийн төдийгүй байгаль их дэлхийн сайн сайхныг анзаарч мэдэрч эхэлдэг. Талархал нь таны сэтгэл зүй физиологид эргээр нөлөөлж аливаа асуудлыг ухаалгаар шийдвэрлэх, бат бэх харилцааг үүсгэх, аз жаргалтай амьдралын их ундрах болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Гомдолтой хүн эрч хүчээ алддаг, харин талархтай хүн эрч хүчээг алдаг. Тэгвэл тань талархлыг зуршил болгон хэвшүүлэх дараах 5 зөвлөгөөг хүргэж байна. Хэн нэгэн талархаж байгаа бодох, талархлын тэмдэглэл хөтлөх, өөртөө талархах, өөрийн амьдралд байгаа зүйлстэй төвлөрөх, талархлын бясалгал гэх. Бясалгал нь ном, төвлөрөл нь сум юм. Хэн нэгэнд баярлаж байгаа илэрхийлэх нь тухайн хүнийг аз жаргалтай болгоод зогсохгүй. Талархал хүлээн авч буй хүнийхээ сэтгэл санааг дээшлүүлдэг. Тиймээс өдөр бүр талархаж, амьдралдаа зуршил болгон хэвшүүлэхийн хэрээр гайхалтай үр дүн танд авчирнаа. Ихэрхэх сэтгэлийн буян эвдэрдэг, талархах сэтгэлийн буян өсдөг.